Би яагаад ичих ёстой? Би яагаад нуугдах ёстой? Би яагаад дарагдах ёстой? Би яагаад нэг төвчих ёстой? Би төвчсөн. Би 13 наснаас хойш 20 жил төвчлээ. Одоо яах вэ? Би ахаа 50 жил төвчих юм уу? Болохгүй шүү дээ. Тэгвэл миний өөр хүүхэд таны өөр хүүхэд ч юм дээ шүү. Долоорын дөрөв төслийн төрийн гадуурхалт буюу иргэн хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээл, ямар нэгэн бэлгийн чиг хандлага, ямар нэгэн байдлаар бие авч явдаг, илэрхийлдэг байгаагаас үл шалтгаалan төрийн үйлчлэгийг авах ёстой. Ямар нэгэн байдлаар гадуурхагдах ёсгүй гэдэг. Өөрөөр хэлбэл ингээ гадуурхан гэдэг чинь өөрөө 5 жилийн хорихолтой гэмт хэрэгэлтэй. Биднээс бол ялгуурлан гадуурхалт ирж байгаа байхгүй юу? Яагаад тэр хүн төрийн үйлчлэгээ авчаад өөрийнхөө ямар нэгэн онцлогоо шалтгаалаад гадуурхагдах ёстой. Эд хуулиар хамгаалсан шүү дээ. Болохгүй. Ялтай гэмт хэрэг шүү гэд. Харин мэддэг юм болов? Мэддэг хүн байхгүй. Тэнд чинь өөрийнхөө хийдэг ажлынхаа журмыг бас цөөн мэддэг хүмүүс бас байдаг. Өөрөөсөө гэмт хэрэг үйлдэлтэй шүү дээ, тий? Бас арай өөр ярьсан тий. Тэр мэдүүлэхгүй болохоор л нэг тийм хандлага нэр өөр байгаа дээ тий. Гэлтий бүр уншаад хуулийг хараад юм. Эрүүг үйл 14-р зүйл. Ялгуурлан гадуурх гэмт хэргийг албан тушаалтдаг албаны чиг үүрэг авруулан ашиглаж үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар. Зүгээр л ялгуурлан гадуурх юм бол 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхээ нийц гарлана. Нийтэд тусдаа ажил хийлгэн 400,000 төгрөгөөр торгоно. Гэмт хэрэг байгаа байхгүй юу? Яагаад ингээ иргэдээ ялгуурлан гадуурхаад байдаг төрийн албаа агчид шийтгэл хүлээдэг юм бол? Эсвэл тэр иргэдээ гадуурхалгүй үйлчлүүлэх тэр боломжийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой мэдээж хариуцдаг албан тушаалтнууд байгаа. Тэр нөхцөлөө бүрдүүлэхгүй байгаа хүмүүс яагаад хариуцлага хүлээдэг вэ? Хэлгүй хүн орж ирээд төрийн үйлчлэгээ авах гэхэд яагаад тохионы хэлмэрч байхгүй байгаа. Яагаад тэрэгцэртэй хүн төрийн байгууллага руу орох гэхэд орж болохгүй байгаа юм. Орцсон хойно хөгжлийн бэрхшээлтэй хүн шатаар дэшээ доошоо яаж гарах вэ гэдэг ийм асуудлууд байна л да. Чи одоо нэг ясандаа тэр хүмүүс гадуурхагдаад байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь хүндээ биш гэдэг ааш. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь тухайн хүний сэтгэхүй оюун бөгөөд тухайн улсын нөгөө бодлого зохион байгуулалт тий хүртээмжтэй байдал дутуу байгаагаас болоод бид нэр эргэтгэж амьдарч чадахгүй байгааг чинь л хөгжлийн бэрхшээл гэж ярьж байгаа байхгүй. Миний хувьд бол би оролцох байдлаараа хязгаарлалт буюу зүүн гарны бэртэл гэмтэлтэй л гэж явагдана. Энд бид нарт суралцахад хэн нэгэнтэй хайрлаж дурлцахад өөр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ажиллаж хөдөлмөрлөхөд ямар ч саад бэрхшээл байдаггүй. Бид нэр харин илүү 2 дахин, 20 дахин, 10 дахин бодож анализ дүгнэлт хийж үйлдэл хийдэг. Гудамж талбай бол бүр амар зогсоолтой зогсоолгүй мэддэггүй бараг явган өөрөөш явчих боломжгүй тийм газар зөндөө шүү дээ. Тэгээ төрийн байгууллагыг гэх юм бол одоо төрийн байгууллага руу үнэхээр за эмнэлгийн байгууллагуудад бол нэг юм налуу юм ялчгүй байдаг шүү. Эмнэлэг. Яг өөр үйлчилгээний төрийн байгууллагуудад бол ёстой тийм юм ганц нэг харагддаг ч гэсэн нөгөө амар ихц хизээж тэрэгтэй хүн ганцаараа тийшээ өгсөж гараад буцаад буух ямар ч боломж байхгүй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн хамгийн түрүүн одоо очдог газар нь бол өрхийн эмнэлэг. Тэгээд тэрнээсээ цааш ингээл явна шүү дээ. Тэгэхээр зэрэг хүрэх боломж гэдэг юм байна. Эмчд яг эмчтэй хүрэх яаж хүрэх юм? Эмнэлгийнхаа өрхийн эмнэлгийнхаа үүдэн дээр бол одоо
яваад очиж чинь одоо хүнээр хөтлүүлээд машинаар очдөг нь очиод ингээд яваад очиж. А тэгвэл эмчтэй хүрэх боломж. Тэр болгон эмчнэр одоо нөгөө үзэж байгаа хүний хаяал гүйж гарч ирээл одоо хөтлөөд орох ч юм уу гадаа сууж байгаа л үзэх юм тэр ийм боломж бол байхгүй. Хүрэх боломж нь яагаад хязгаарлагдаад байгаа юм бэ гэхээр зэрэг дэд бүтцийн асуудал. Тэгэхээр дэд бүтц нь ер нь нийт бараг одоо энэ өрхийн эрүүл мэндийн төвүүд бол одоо дэд бүтц муутай. Яагаад гэвэл одоо одоо хороотойгоо цагдаатайгаа байдаг өрхийн эрүүл мэндийн төвлөл ихэнхдээ одоо гэр оролдоонд байдаг энэ юмнууд бол нэг стандартаар баригдсан. А тэгвэл нэг стандартаар баригдсан мөртлөө юу яахаагүй. Нөгөө стандартын замгүй. Одоо юу налуу зам нь гулсуур шиг байдаг. Хороодо зэрэгцээд өрхийн имлэг байсан. Хэрэг би яалтаа тусламж авахаар өрхийн имлэг рүү орохоор л тэрэн цэртэн хүмүүс хэрхэн үйлчлэгээ авахыг яаж орж олдгийг нь харъя. Зам нь хэр байгааг бас шалгаж үзье гэж бодож байна. Иймэрхүү замтай газар бол үнэхээр чөлөөтэй явах юм байна. За ямар ч тач гарах гэж үзье. Тэгээд ганцаар гарах гэж үзье. Явахгүй мэн үү? Явахгүй мэн. Ингээл гацчих. За ингэж хүнээр төрүүлж ийзлэх юм байна дөө нэг юм бэ. Өрхийн имлэг. Окей. Гахалтай. Тэд налуу зам байхгүй. Өрхийн имлэг рүү ордог налуу зам байхгүй. Гэтэ би шатыг яг үндэ ойлгохгүй байна. Нийгэм маань одоо хүртээмжтэй болчиход бид нөр өөрсдөө гарч ороод байгаа байхгүй. Өөрсдөө л одоо өөрсдөө нэг тэрэгэн зэр нэг хүнээр буулгуулчвал тэгээд нэг зам дээр бид нөр өөрсдөө энэ төр машинаа барай явчихдаг байхгүй. Нэг тэрэгэн зэр болгоод өгөөч болгоод өгч. Тэгээд бид нөр өөрсдөө орчин маань хүртээмжтэй бол хаагуурч өөрөө яваад авах боломжтой байхгүй. Орчин нөхцөл маань хүртээмжгүй болохоор хин нэгний туслал цаавна, хин нэгний гуйх, хин нэг хамаатан саднага ийшээ яваад өгч, тийшээ яваад өгч гэж гуйх шаардлага гараад байгаа. Ингээд энэ чинь ганц хөгжлөн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш байхгүй. Жишээл жирэмсэн ихчүүд тулгар бүр одоо төрөх төгцөө ээжүүд тэр шатаад яаж өгдөө харах уу хэцүү ахмад настан хүмүүс байна. Нэгдүгээр хоёрдугаар бас одоо нөгөө хүүхдэд хүрээл одоо хүмүүс чи имлэг дээр өрхийн имлэг дээр яваад ирж идэг юм байна. За мэдээж өнөөдөр бидний нүдэн дээр бол яг үйлчлэгийн маань ямар хаа гэдэг бол бид нар мэднэ. Өдөр тутам тэр үйлчлэгийг авах гэж зорддог хүмүүсийн хувьд тэгэхээр асуудал бол байгаа гэдэг тэр хүн болгон мэдж байгаа. Хүмүүсүүдийн харилцаа хүн ямар ч бэрхшээлтэй байж болно, эрүүл гэж бол хамгийн гол нь хүмүүсүүдийн харилцаа. Бид өөрөө тэгж боддог л доо. Хүн ямар ч хүн таньдаг ч бай танихгүй ч байсан бай хүн тодорхой хэмжээнд харилцаж иж тэр цаашдаа нөгөө нэг юу вэ, яах вэ гэд ойлголцол ингээл бүх юм эхлэн штэ. Тэгэхээр хүн мэдлэгээсээ эхэлнэ. Оо сайн байна та. Хүн айгуу гоё мэдлээд хүнтэй харилцаад нөгөө хүн ч гэсэн учруу уурлаад авахгүй штэ. Тэгэхээр төрийн байгууллагын харилцаа хандлага бол үнэхээр байдаггүй штэ. За миний хувьд бол би олдмол бэрхшээлтэй төрөлхийн биш. Гэхдээ энийг хүмүүс их сонирхдаг. За аваар усал хинээж гэр бүлд ирдэг. Хинээж хаалгыг тогшиж болно. Тэгэхээр би энийг бол 13 настайгасаа эхэлж нийгмийн харилцаантай гаргуугаарээ дуудулж авсан. Өөрийн гэсэн бүр нэргүй болсон байсан. Хүртлээ ах хин гаргүй охин гэдэг нэрийг би тэг бүрэн дунд ахлах те. Тэгээд боловсрал гэл эзэмшээл хүнтэй адилхан хөгжөөл ингээ явж явахдаа бол маш их мэдэрсэн. Ер нь энэ төрийн үйлчлэгээ энэ дотор эрүүл мэндийн байгууллагуудын үйлчлэгээг хөгжлийн бэрхшээлтэй болон бусад нийгмийн одоо янз бүрийн бүлгүүдэд хүртээмжтэй болгохын тулд хамгийн нэгдүгээр хийдэг юм нь бол бодлогын төвшөнд энийг гаргаж өгдөг юм билээ л дээ. Яг хөгжлийн бэрхшээлтийн эрхийн тухай хууль гэж жишээлх байгаа. Тэнд дээр бол барилга байгууламжийн хүртээмжтэй авах хэрэгтэй, үйлчлэгийн хүртээмжтэй авах хэрэгтэй, хүмүүс нь ойлголт мэдлэгтэй авах хэрэгтэй гэсэн заалтууд байгаа. Томьёолын хувьд бол гадуур хол гэж томьёолтой боловч миний хувьд бол цаад мөн чанарны нөхөр төрийн үйлчлэгээний стандартын болов шаард байгаа. Ер нь бол төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа хүн бол тэгээ төрийн байгууллагын ажилтан мэрэгчлэлтэн бол өөрөө ямар ч төрлийн хүнд ижил төвшөнд харьцах хэрэгтэй. Энэ л мэрэгсэн байх шаардж байгаа байхгүй. Яг гадуур ингээд хараад тахтвал нөгөө зарим төрийн албаагчдын ёс зүйн үйлдэлүүд бас харагдаг. Заримдаа бас фэйсбүүкээр бас тиймэрхүү төрийн албаагчдын одоо бичлэг өгч хүртэл явж байгаа жишээ нэ тий. Өөр тэрийг нь бид нар одоо меме хийсэн байх жишээ нэ тий. Хошигдсон тиймэрхүү одоо видео контент хийсэн жах шиг. Төрийн албаагчид ёс зүйн үйл гаргаад байна. Гадуурхаад байна гэдэг. Энэ дээр яг ямар үйлдэлүүдийг ёс зүйн үйлдэл гадуурхаад байна гэж үзэж болох вэ? Үйлчлэгээний хувьд бол
Яг тогтос ном журам биш үү те? Дүрм журмынхаа дагуу яваагүй үйлдэлүүдийг ойлгоно. Энэ бол ёс зүйн хувьд. Хэрвээ яг хуулийн дагуу нөгөө тогтоосон тэр хэм хэмжээг хязгаараасаа давсан үйлдэл өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэглэх юм бол энэ бол мэдээж хэрэгэл нөгөө албаны байдлаа уруул ашигласан явдалтай орчин. Миний асуусан зорилго нь болохоор нөгөө хүмүүс төрийн үйлчлэгээний байгууллагаар үйлчлүүлэхэд яг гадуурхагдаад байна. Ёс зүйн үйл төрийн албан хаагч гаргаад байна гэдгийг хүмүүс мэддэггүй гэж би боддتي. Тийм болохоор төрийн албан хаагч танд үйлчлүүлэгч танд ийм үйлдэл гаргах юм бол энэ гадуурхалт шүү, энэ ёс зүйн үйлдэл шүү гэдгийг ингээ мэдүүлэх зорилгоор нэг юм жишээ маягийн юм хэлүүлэх гээд байгаа. Тэгээ ялгуурлан гадуурхалт гэдэг чинь өөрөө юу гэдэг? Та тэр хүн рүү ингээд орж ирэхэд нь хөөх гэж харж байгаа те бөөнөрөө. Тэгээ дээрээс нь юу гэдэг тэр хүнтэй асуухтаа чи үнэхээр ийм сонирхолтой мó ч юм уу те. Тиймэрхүү байдлаар асууж байгаа чи өөрөө ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэр. Зүүн зөндөөл тохиолдог шүү дээ. Одоо энийг ярих юм бол надад зөндөөл түүх байгаа. Зарим нь ч тэгээ мартчихжтэй. Тэгээ хүн чинь ер нь нөгөө нүдүүлээл ахлаар нүджилээд юм чин гэжтэй шүү дээ тий. Тэгээ бичиг харамт нэтээр юм хөөцөлдөхөд хэцүү шүү дээ. Хэдэн 7 оныхон бэлтгэлийн хаана чирэгдэл ихтэй. Тэгээ энэ чинь ингээд стресстэй тухай үед стресстэй. Яахаараа ингэ хэцүү байдаг бөхөөрх юм. Би энэ 2 хүнтэй би ингэ явж байхад тий тэрнээс дээр явж байгаа хүмүүс ямар хэцүү байдаг вэ? Би танд тэхин хэлсэн шүү дээ. Би халамжийн л үйлчлэгээд төрийн үйлчлэгээнд би халамжийн үйлчлэгэнд амар гомдож явдаг. Хэдий зохицуулалт байгуулалт шинийг хэрэгжүүлэх механизм байхгүй учраас хууль бүр хэрэгжихгүй. Нөгөө төгөр хууль бүр хэрэгжихгүй нэг гэдэг чинь өөрөө хэн нэг этгээдийн эрхийг бас зөрчиж байгаа. Тэгвэл өөрийнхөө эрхийг эдлэх боломжийг хаачиж байгаа юм. Тийм учраас бол бас хууль дээр бас асуудал бол байна. Нөгөө төгөр бол сайн Загдаагийн маань бас ярьж байгаа жишээн дээр ингээд харахад бол ерөнхийдөө бол төрийн албан хаагчийн өөрийнх нь харилцаа хандлагаас хамаарат энэ ялгуурлуу эсвэл тэ үл тоомсорлож байгаа асуудал руу гэдэг юм харагдаж байна. Нийгмийн харилцааг хэн бүрдүүлдэг юм? Нийгмийн харилцаа хүмүүс шүү. Тэгвэл тэр нийгмийн харилцааг эрүүл бус байх нь хэн анхаарах вэ? Төр анхаарах хэрэгтэй. Төрийн үйлчлэгийг нэвтрүүлж байгаа агентлагууд тэ тэрнийг төлөөлж ажиллаж байгаа бүх хүмүүс агуус анхаарч ажиллах хэрэгтэй. Үл тоомсорлож байгаа асуудал бол маш их байна л да. Тухайн хүнтэй харилцаж байгаа харилцаанаас ахуулаад та төр байж гэдэг сайн чивчтэй та төр байж таны өргөдөлчин болохгүй та буцаагаа даав ч юм уу те. Өргөдлийн буцаалгадаг асуудлууд бас байдаг. Таны бичээд ирсэн юм чин өөрөө бороо штэ гэд буцаагаад явуулц өгөөд явуулцсан бол байна. Тэр ингээ харах юм бол хэлж өгөхгүй те. Ерөөдөө тэгээд өөрийнхөө хийх ёстой ажлаасаа л болтоолоод ирэх гэсэн үг байхгүй. Тэгээ эн чинь л өөр нэг үл тоомсорлол ялгуурлаж байгаа нэг шинж. Газрын албаныхантай нэг ажил үйлдэлтэй явахад бол би өөрөө уулзаагүй л дээ. Намайг арчуулаараа өөрөөр харьцуулах л т. Нөгөө нь оруулаад тэгээд би ороод хэрэггүй чи өөрөө ороод ачих гэж. Алгуулчих. Яваад орсон ч хөө өнөөхөд чи бүр ингээд нилээн ингээд наривчдаг. Зааж өгч ингэдэг юм аа. Энд дээр ингэдэг юм аа. Та энийгээ ингээгүү. Гэхдээ бас тэр сэтгэлээр үнэхээр тэр хүн сэтгэлээр ажиллаж байгаа байхгүй. Нэг хүний сэтгэл л байна л да. Гэхдээ сэтгэлтэй нь сайн ажиллаад сэтгэлгүйр муу ажиллаад байж болохгүй шүү дээ. Адилхан л ажиллах ёстой. Манай дээр эн чинь бичих чинь ингэж яваагаагүй шүү дээ. Чи наад бичгээ тэр юугаа тэр одоо хэрэглэх агентлаг руу явал тэр газар руу явал энэ ийшээ явал одоо энэ нийслэлийн захирагчийн албар руу ингэж хаанд те. Чинь энэ морн нутагт орохгүй. Ингээд нэг амар гурвалжин дөрвөлж ингээд би рүүгээ аюух явуулдаг. Тэр тал бол маш хүнд байдаг. Тэгээд төрийн байгууллагуудын уялдаа холбоо үнэхээр юу ч байдаггүй. Нөгөө төр энийг нь чиний энэ үүрэгчин өөрөө зөрчилтэй байх шүү гэдэг нь хянаж хэлэх ёстой хүмүүс нь өөртөө иргэд байхгүй юу? Ер нь бол тэр иргэдийн нөгөө энийг хэлж чадахгүй байгаа нөхцөлөд нэг үл цэвэр мэдээл байхгүй. Мэдээж би төрийн албанд мэдхгүй зүйлээрээ мэдэх гэж тэр хүнтэй харилцаж байгаа байхгүй. Тэр хүнтэй би мэдхгүй зүйлээ мэддэг болох гээд асуугаад зөвлөөд надад би юу бичиг баримт бүрдүүлэх юм бол энэ асуудлаа би өөрөө цэгцлэх вэ, шийдвэрлэх вэ гэдгээ асуухын тулд би тэнд хүнд хандж байгаа. Тэр хүмүүс маань болохоор ингээд яг цагаадлах юм бол амар их хүнд хариулт өгдөг тий. Түрүүн би бас хэлжлээсэн шүү дээ. Дуурдгуу ингээл нэг тгий ингээл ийш тийшээ явуулдаг. Иргэд маань өөрсдөө өөрөөр төлөө явдаг байхгүй.
За нэг нийгмээрээ шуурцсан нэг асуудлаар ч юм өргөдөл гарах гад гүйччихэд тэрийг судлаагүй байж очиждаг нэгт. Тэгэхэр ч нэг хууль хэрэгцээ мэдлэггүй байхгүй. Хангачны мэдлэг байхгүй учраас өөрөөгөө цаг зам хөрөн мөнгөөр шидчихэж байгаа. Одоо алдчих гэсэн шүү, хохирч гэсэн. А нөгөө талаас үнэхээр өөрөөр нь хөсөлт төстэй ажил байтал хүнд нэгтдэг. Нөгөө яриадсан те найз нөхдөөрөө хэлхүүлээ. Тэр хүнээрээ хэлүүлээ. Манай төр хүн тэгж ярьсан юм чинь минийхээ адилхан байх ёстой ч гэдэг ч юм уу те. Иймэрхүү хандлага гаргаад идэг. Хүний бүхэл бүтэн эцэгээс өгүүлж өгсөн нэрийг үгүй итлэн тэгж хүлээж авч байгаа тэр нийгмийн харилцаа чинь өөрөө биднийг үүсгэх хэмжээнд болгоцсон байхгүй. Тэгэхээр энэний нийгмийн харилцаа хэн бүтээгээд байгаа? Та бүтээгээд байгаа. Би бүтээгээд байгаа. Тийм ээ? Энийг бид нэр хүнд өвлүүлж өгөх гээд байгаа. Үр хөвгтөд өвлүүлж өгөх гээд. Тэгэхээр ийм амар нийгмийн харилцааг бид нэр цааш нь ингээд зузаалаад байх хэрэгтэй юм уу? Айл эсвэл бид нэр энийгээ заас залруулад цааш нь явах хэрэгтэй юм уу гэдэг миний хувьд бол яг тэр ялгуурл гэдэг зүйлийг бид нэр харилцаанд ёс зүйдээ тэр боловсрал гэдэг зүйлтэй бид нэр заасч залруулж амьдрахаас өөр аргагүй. Бид нэр л хийн. Тэгжиж үр хөхөд маань тэгш бүтэн нэр бүтэн амьдрна. Хойдолтой. Чи жоохон иргэдийг л жоохон буруудах гэдэг юм да. Яг юу байхгүй мэдээлэл чи өгөө гэдэг бүрэлдэхүүн. За энэ надад ямар хэрэгтэй ингэ ачдаг хүмүүс чинь. Нөгөөтгөр сая дээр эмнэлгийн жишээч бай иргэдийн өргөдөл гомдол гаргаж байгаа асуудал төр ч гэсэн төрийн албаа гэж бас ёс зүйн үйлдэлүүд нь өөр харагддаг. Тэр нь бол нэгсэнд бол үл томсруулж байгаа байхгүй. Тоохгүй шүү дээ. Өө нэг муу хувцтай юм те. Нэг гоо ингээд 200-аас бууж ирэл том мөнгөтэй алтан эм өгөх зүцсэн юм бэл бас нөгөө харцнаа да. За хөлстэй хувцастайгаа ядарч амтнаас ихсэгээ явж байхад нэг өөрөө. За нэг стануур амаа будаад нөгөө хувцас өмсөд гарна штэ гэдэг шиг тэгээ гараа явах юм бол ураад нь. Тэр яг энэ харилцаа хандлагч л төрийн албаагч өөр гаргаж болохгүй. Тэрийг нь шаардах ёстой хүмүүсний хэрэгтэл. Тийм. Гэхдээ үүний тулд яавал дээр юм шүү. Одоо нэг юм стандарт загвар. За хүн ирэхэд ингэж мэдлэнэ. Ингэж яах ёстой, харьцах ёстой. Одоо хялаачарч болохгүй, ингэж болохгүй гэд одоо за хэлгүй хүн байх юм бол элмэрчээ дуудана гэд. Хууль бол байна. Тэгэхээр хуулийн дээр байгаа заалтыг нэг амьдралд хэрэгжүүлэхэд бол үүнийг нөгөө журам дүрм эсвэл зааварчилгаагаар заавалжгүй нөгөө доод шатанд нь ажиллаж байгаа хүн болгонд хүрэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дотоод журам гэдэгтэй адилхан би энэ бол гадаад улс орны туршлаган дээр ярьж байгаа шүү. Энэ дээр бол одоо байгууллага болгон дотроо disability policy буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэгээ үзүүлэх бодлого гэж байдаг ч юм уу те. Тэрэн дээр яг ийм төрлийн үйлчлүүлэгч ирэх юм бол яг яах ёстой юм бэ гэдэг дээр ингээд шатраалаад ингээд алхам нь үйлчлэг үзүүлэх асуудал журамчлаад өгсөн байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол одоо харааны бэрхшээлтэй хүн ирэх юм бол яаж харьцах юм те ямар одоо угтаг үйлчлэг авах юм уу тэрхэн зэрэгтэй хүн ирэх юм бол тэр чинь дотор олон янз байгаа те хүртээмж яах юм тэргээд бүгдийн заагаад өгсөн тийм бодлоготой байдаг юм билээ нэг. Тэгэхээр төр маань яг энэ тал дээр өөрөө ажиллаад төр маань өөрөө энэ тал дээр ижил тэгш шийдвэрээ гаргаад ингээд явах юм бол төрийн одоо агентлагч байгууллагууд те тэр төрийн үйлчлэгийг ираар дэрдэд хөгж байгаа тэнд ажиллаж байгаа хүмүүс өөртөө ч гэсэн миний хэлээд байгаа тэр боловсрал гэдэгний чинь дээд оргил буюу ёс зүй зан харилцаандаа ч гэсэн хяналт тавиад ирж шүү. Гэхдээ ер нь энийг яагаад тэр төрийн төр маань бодлогоороо төрийнхөө үйлчлэгээнүүдэд оруулж болохгүй гэж. Тэгэхээр би бол энийг одоо бидний бас энэ гомдол ясандаа тултал хүрчээд тэ энийг би цааш нь ирээдүйдээ хөгжүүлмээргүй байгаа байхгүй юу? Ирээдүйдээ өвлүүлж өгмөөргүй байгаа байхгүй юу? Тэгэхээр л би энэний одоо гарц гаргалгааны ерөнхийдөө ийм болов уу гэж би хувьдаа бодож суугай. Иргэд өөрсдөө нэг өөр өөрхөн төлөө мэдээлэл олж авах хэрэгтэй. Энэ мэдээллийг олж авах бүх сувгууд байна. Интернетэд байна те. Legal info ороод хууль арчиж болно. Яг өөрөө үзүүлж байгаа асуудлаас. Эсвэл өргөдөл гомдол гаргаж байгаа бол ямар стандарт загвартай байх ёстой гэдэг чинь бүгд гаргаад өчгсөн. Өргөдөл гомдол чинь ерөнхий агуулгын хүртэл байгаад байна. Бүр хатаглаад мэргэжлийн үнэ тусалцаа авч л.
хуульчаас ч юм хөнгөлөгчөөс ч юм уу те магадгүй мэдээлэл авлаар ажилтнаас нь яг өргөлөө яаж бичих үү, яаж авах уу гэдэг те ямар системтэйгээр авах уу гэдэг зөвлөлт явуулна. Тэгээ энийг хойноо тавьчихдаг. Урдаа нөгөө хүнтэйгээ ярих асуудал шийдэгддэг учраас өргөл гомлоо буруу гаргадаг те өргөл гомд нь шийдэхгүй удах ч юм тийм асуудал гаргадаг. Зүүн нь юу гэхээр хамгийн түрүүлж мэдээлэл олж авах. Мэдээлэлтэй хүн зөв гарцтаар зөв шугамар өргөл гомлоо шийдвэрлэдэг байхгүй. Төр маань өөрөө энийг зөв зэгцтэй шудраг ёс зүйтэй харилцаанд оруулаад ирэх юм бол ямар ч тийм байхгүй. Нийгэмд маань үүсгүй баг-багаар нэмрээд авах гэж би бодож байгаа гаргалгаа. Тэгээд тэр нөгөө нэг зам тийм ээ зам харилцаа тэр нөгөө нийгмийн харилцаанд орох одоо нөгөө нэг хаалга өөд хүртээмжтэй байдал маань хүртэл өөрөө бид нар те энгийн үнтэй адилхан одоо тэрэгцтэй хүн гэхэд л энгийн үнтэй адилхан ямар ч зохихгүйгээр сайхан түрээд явцдаг тийм мэдрэмж авах тийм орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингээл ирэх юм бол бидний үр хүүхдүүд чинь ирээдүйдээ өсч хүмүүжээд явж байхдаа тэр бэрхшээл тэр ялгуурал гэдэг зүйлийг ч олж харахгүй шүү. Харин ч энэ бол байдаг зүйл амьдрал. Энэ бол амьдрал гэдэг чинь өөрөө ийм зүйлийн өнгөн юм байна. Ийм ертөнцийн сүлдэж авах хэрэгтэй юм байна. Энийг бид нэр хүлээн зөвшөөрж, хүлээн хүндэтгэн хүлээж авч, харилцан нэгнээ ойлголцож, тийм ээ? Харилцан нэгнтэйгээ эрэг сайхан ёс зүйтэй харилцаатай амьдарч ич бид нэр эн чинь амьдрал болдго юм байна гэдгийг ойлгохгүй юу? Тэхийн тулд харин одоо хувийн хвшилт яадаг вэ гэхээр тэр хүнд харилцааны бүр тусдаа хичээл ордог. Тэгээд бүр яах ёстой гэдэг юмнуудыг бүгдийг бүр цээжлүүлдэг. Тэгээд дээрэс нь өдөрт нэг 20 хүн үйлчлүүлж яхад нэг хүн заавал хяналттай ажилтан байждаг. Орос иргэнтэй харьцчихдаг. Одоо тийм хүмүүс байдаг байхгүй юу? Одоо ингээд салбарууд дээр очиод уулзаал янз бүрийн байдлаар одоо ааш гаргадаг гэж байгаа. Тэгэхээр тэр хүн ямар уу реакц үзүүлж гин гэдэг. Нэг өсөндөө тэр чин бизнес бол тий. Ер нь бол стандартчлаа тэгээд гэтэл манай төр дээр ягаад тэрийг тэгээд нэг тийм стандартчилж болохгүй. Зүгээр хувийн хвшилт байгаа юмыг л төрлөө явж хийчихэлт. Дэгнээсээ суралцах хэрэгтэй юм болоо да. Ер нь бол хувийн хвшлийн байгууллагын бас нэг үйлчлэгийн стандартыг бас төрийн байгууллагт нийцүүлвэл ямар байдаг вэ те? Ер нь авах хэвээр даваа талуудын ер нь авчвал бас аль адилхан үйлчлэгийн байгууллага учраас боломжтой л гэж харж байна л да. Энэ хүмүүс маань энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй бэрхшээлийн онцлог бүрдэн нийцүүлээд яаж харьцах хэрэгтэй юм бэ гэдэг талаар мэдлэгтэй авах хэрэгтэй. Мэдлэг байхгүй болмоос бидний чинь нэг янз бүрийн нүдээр харж харьцаад байдаг. Тэгэхээр энэ бодлого дотор сургалтыг яг явуулах хэрэгтэй юм бэ? Хэн явуулах хэрэгтэй? Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг өөрсдөө явуулах хэрэгтэй юм уу? Тэр шинээрд ажилд орж байгаа хүний заавалчгүй нэг одоо ажлын байран дээр бэлтгэх ёстой нэг алхам нь энэ сургалтанд хамрагдсан байх ёстой ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуудлыг зааж өгсөн байдаг. Эсвэл чадахгүй бол тэр ажлаа хувийн хвшилт өгч гэлтэй. Тэгээ цалингийн сан шилжүүлчихгүй дөө те. Байраар нь хангаад тэгээд захиргааны зардлын цалингийн зардал гэх юм бол тэднээс төрд ингээ тавуулаа ажиллаж ирсэн бол хувийн хвшил аягүй бол 3 нэгстэй яадагт нь ажиллана шүү дээ те. Яагаад ийм сэтгэл байдгүй юм бол? Ямар нэг үйл ажиллагаа, компани үйл ажиллагаа тий одоо удирдах байгаа хүнээс амар их шалтгаалтай. Гэхдээ тэр удирдах байгаа хүнийг л ерөнхийдөө маш зөв хүн тавиад зөв сонголтыг нь хийлгээд тэгээд удирдах байгаа хүнээс хамаараад доошоо ажилчдын нөгөө хоорондын харилцаа хандлага бусдад ингээд илэрхийлэн бүх юм нь өөр байгаад байт юм шиг харагддаг шүү дээ. Одоо биднээс бол одоо цэвэр үйлчилгээний хүмүүсийн талаар ярьж штэ. Гэтэл цэвэр одоо тэр хүмүүсийг ч удирдан зохион байгуулдаг, маркетингийг хийж өгдөг, зохион байгуулж өгдөг, менежментийг хийж өгдөг тийм хүмүүс нь өөрөө буруу замаар ороод ирэх юм бол одоо ковид үйлгээд 100 гаруй хүн ороод ирчлээ гэж бөөл юм болоод байна шүү дээ. Гэтэ тэр хүмүүс нь тэгэл гой хатыг халагдаа солигдвол үгүй зарим ширлээс байж л байна л да. Гэтэл хаана жигд байхгүй бол одоо юу гэдгийг жирийн ажилчдад илүү их шаардлага тавиад хатуурхаас илүү яг шатанда одоо өөр гэсэн стандарттай, өөр гэсэн горимтой. За энэ сайт дээр ийм материал орсон бол тэд хоногийн дотор гарна. Тэгэхээр нөгөө тэр та нарын хөндөд байгаа шахааны хүмүүс чинь дээд төвшөндөөч байгаа дээ. Дунд төвшөнтэй ч доод төвшөнтэй л байгаа. Тэр хэмжээгээр төрд итгэх итгэл сулрал байна л да.
Мэдээж дараагийн нэг асуудал нь төр зэсэг маань тухайн эмнэлэг маань жил болгон үйл ажиллагааныгаа төсөв төлөвлөгөө гаргаад явж байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудаа хамтраад үнэлгээ хийлгээд мэдээллийн хүртээмж нь ямар байгаа, үйлчлэгээний барилга байгууламж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмж ямар байгаа гэдгийг мэрэгсэн байгууллагатанд хамтарч үнэлүүлээд за энэ нь болдгоо мэн гэд мэдээд авах юм бол тэрэн дээр үндэслээд тухайн алхам алхмаар нь төсвөлтэй юм штэ. За энэ хүртээмжгүй энэ замаа одоо юу гэдэг юм налуу болгочихё. Энэ шатаа ийм болгочихё гэд тэ. Тэгэхээр энэ үйлчлэгээ одоо хүртээмжтэй болгоё гэдэгтэр төсвөлөлт хийх ёстой, төлөвлөлт хийх ёстой. Энэ төсвөлөлт төлөвлөлтөн дээр хамгийн нэг анхаарах юм нь маань энэ асуудал дээр мэрэгчлэн болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэйгээ хамт хийх ёстой байхгүй юу. Тэгэхгүй өөрсдөө нэг юм хийчдэг, тэр нь бидний хэрэгцээнд нийцдэг, тэгэл мөнгө өргөө зардлуулаад явдаг те. Тэгээд яг эцсийн зорилготой хүрдэг. Тэгэхээр хамгийн сүүлд энэ дээр юу хэлэх чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог саяны ярьсан тэр бодлого боловсруулахаас ахуулаад үнэлгээ мониторинг хийлгэх, жил болгоныхоо төсөв төлөлтийг хийх иймийг бол хийх ёстой. Хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт тийм ээ нэг шат нэг байгууламж барьлаа гэхэд тэрийг ямар ч бэрхшээл мэдрэхээргүйгээр хүмүүс ороод амьдрахад ямар ч стрессгүйгээр ямар ч бухимдалгүйгээр тэр орчинд сайхан зүйлийг мэдрээд гардаг. Тэр сайхан эрх тэгш харилцааг мэдрээд гардаг. Өвн чинь надаас дутуу юм биш тэ хөөрхий. Дутуу болохоор энэ юм хэцүү шатаар гарах гэж ямар хэцүү юм бэ те. Энэ нэг амтны гарандаа яас олон барьчаавэ те. Өвн гаргүй болохоор гэж юм гэдэг юм сэтлийг төрүүлж амьдрах биш. Харин ч тэр юм зүйлийг өгөхөөргүйгээр бүх зүйл хүртээмжтэй байгаад төр засаг ард түмэн маань ч гэсэн хийж бүтээсэн зүйлээ хайрлаж гамнаад ингээд амьдрах юм бол энэ нийгмийн ялгуурлал те нийгмийн ялгаатай харилцаа гэдэг зүйл нэмгэрэл авах. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол яг энэ тал дээр бол буурж байгаа тий хэлдэг. Тэгээ энийг бид нар дэмжих хэрэгтэй юм аа. Бас гол асуудлын мөн чанарыг ойлгоод энийг дэмжиж харилцаа хамааралтай байх хэрэгтэй юм аа л гэдэг зүйлийг л сая хэлцүүлэг дээрш дурц одоо ч бас энэ дээр ховжлаад бас хэлж байна. Өө би яах вэ? Би гарахгүй юм чи. Өө яах вэ? Намайг хүн тоохгүй юм чи. Гэ хаявал би өөрөө тэр нийгмийн мухай тэ тэнцвэргүй байдал би өөрөө бий болгох таахгүй. Би хуваа хичээж байгаа. Дуурж ийна гэдэг чинь би ирээдүгөө хайрлаад байгаа. Би өөрөө би ч гэсэн залуу хүн. Би ийм нийгэмд би ахаад 40 жил, ахаад 50 жил амьдрамааргүй ийм харилцаа, нийгмийн харилцааг би Монгол маань хөгжөөхөн хэрээр хүн маань ч гэсэн хөгжиж яваасай. Төр маань ч гэсэн бодол нь хөгжиж яваасай. Илүү хөгжөөд, илүү сэтгэлтэй болоосай л гэж хүсэж байгаа. Айхтар мундаг шалгалт өгж ордсон шүү дээ тий. Тэгээд шалгалт өгөөд орцсон. Шалгалтгүй юм бол ажиллах. Шалгалт өгөөгүй юм бол орох боломж ер нь байхгүй. Хэдэн сар үйлдэл үзээд ордгоо найзууд бай. Шалгалтанд тэнцдэггүй юу? Тэнцхийн, зарим нь ч тэнцэхгүй. Тэгээ тэнцэн ч гэсэн ажилд орж чадахгүй л шүү дээ. Тэгвэл одоо тийм ааштай бусдыг ялгаад үл тоогоод байгаа хүмүүсийг гомдлыг гаргаад тэгээд явуулаад тэр орон тойг нь гаргаад өгөхгүй бол за яг угаасаа ингээд ааштай юм дөө. За яг вэ гэл нэг сайхан загнуулчаал гараа явчихдаг. Заримдаа ч бараг тэгж стресстэй шүү дээ. Йоо за яшаа энэтэй ингэж үйл тамаа үзэж байгаа билээ ядаргаа гэх одоо тэгэл юу вэ? Тэгэхээр ч одоо тэр хүн чинь өөрөө тэр бусад ажиллах хүмүүсийн орон цагийг бөглөө суугаад байгаа юм шүү. Тэр албан шалгалт өгөө тэнцсэн нөөцтэй байгаа хүмүүсийг. Тэгэхээр тэр хүмүүсийг хурдан ингээл солиулах юм бол одоо үйлчлэгээ илүү сайжрах ёстой л доо. Дууга байсан бол би байна хуваагч гэдэг. Тэгэхээр би бол хуваагч гэж хүн биш ээ. Намайг хүмүүс буруугаар бодог өстэй. Зөвөр бодох нь бодог. Тэгээ зөвтөөгөө хамтраад эрүүл нийгэм, эрүүл ирээдүй, эрүүл харилцаа, эрүүл төрийн тэнцвэртэй ялгуурлахгүй үйлчлэгийг авахын төлөө бүгдээр хамтдаа хичээ. Болж байгаа нь болж байгаа гараа хөтөлцөд явъя. Болохгүй байгаа нь болохгүй байгаа байжиг. Тэгээд болж байгааг нь олон болоод ирэх юм бол тэр тээдрэггүй усаад ирнэ. Одоо энэ ярьцлагаараа ард түмэндээ нийгэмдээ би юм өгч чадж байгаа гэж бодож байгаа. Таны хилээд байгаа тэр урам зориг, таны хилээд байгаа тэр зоригтой байх, таны хилээд байгаа тэр ирээдүй хойч үе маань өөртөөхөө ирээдүйг бид нар өөрсдөө бүтээж байгаа. Тэгвэл бид нар өөрсдөө болохгүй байгаагаа тэнцвүүлээд дуу хоолой нь болоод үнэн шудраг ялгарлахгүй
ёс зүйтэй харилцаанда өөрөө өөртөө анализ төгөлт хийгээд өөрөө өөрийгөө талент хараад тэгээ болохгүй байгаагаа болж байгаатайгаа ярилцаад ингээд л явах хэрэгтэй болов уу гэж бодож байна.